Нутгийн өрөө өдөрт хөсний байгууллагын төвхт 30 жилийн ой болж байгаа юм байна. Тэгэхээр энэ бол одоо манай иргэдээс төрийн удирдах үйл хэрэгт оролцож байгаа. За энийгээ бэхжүүлж ирсэн, хөгжүүлж ирсэн одоо их өргөн түүх. Тэгээ энэ бол одоо энэ нутгийн удирдлагын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн төдийгүй одоо нийт ард түмний маань одоо тэмдэглэх ёстой баяраа гэж ингэж ойлгож байна. Тийм учраас одоо энэ нутгийн өрөө удирдах ёсны байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэх, төрийн удирдах үйл хэрэгт идэвхтэй оролцож ирсэн нийт иргэдтэй за мөн нутгийн удирдлагын байгууллагад ажиллаж байсан үе үеийн одоо ажилтнуудаа ялангуяа одоо нуттай хамтарч ажиллаж байсан тэр үеийн нөхдүүдтэй бүгдээрэнд нь баярын эмэнд хүргэе. Ажлын их амжилт хүсье. За урт удаа насдаж өнөр итг наз жаргалтай явахын ерөөл өргөё. Миний вич аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 1996 оноос хойш 4 удаа сонгогдож аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчээр 15-6 жил ажилласан байна. 2004-өөс 2008 онуудад аймгийн иргэдийн хурлын даргаар сонгогдож ажилласан. Энэ хугацаанд улс орны хэмжээнд нийт ард түмний төвшин ч гэсэн үндсэндээ одоо зах зээлийн шинэ эдийн засгийн байгуулалтын үе төлөө олох гэж бүгд бужигн цааж бас ийм цаг үе. Улс орны амьдрал эдийн засаг хийхэн хүнд байсан цаг үе. Ард түмэн ажил орлогогүй амьдрал их хүнд байсан ийм цаг үе л дээ. Тэгээ энэ үед бол одоо ард түмнээ яаж ажил орлоготой болох вэ? Сэлэнгчүүдийг юу хийвэл одоо илүү үр дүнтэй байх вэ? Энэ асуудал бол одоо миний иргэдийн хурлын даргаар сонгогдсон тэр цаг мөчид бол хамгийн гол асуудал болж тулж байсан. За намайг аймгийн иргэдийн хурлын даргаар ажиллаж байх энэ хугацаанд манай аймгийн засаг даргаар Жасран Баяр Магна гэж хуучин сангийн аж ахуйн ерөнхий агрономчоор олон жил ажилласан, ажил амьдралын туршлагатай сумын засаг дарга, аймгийн орлогч даргаар ажиллаж байсан ийм одоо сайхан залуу аймгийн засаг даргаар томилогдсон. За ингээ бидний хувьд бол одоо энэ аймаг орноо хөгжүүлэх, ялангуяа хүмүүсийг ажилтаа орлоготой болгох энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг талаар бидний анхаарлын одоо гол асуудал байсан учраас энэ талаар нэлээд ярилцаж, зөвлөдөж ингээ одоо хамгийн гол нь эдийн засгийг өөдөн татъя гэсэн чиглэлээр бид ажиллаа эхэлсэн. За энэ хугацаанд хамгийн гол зүйл нь манай сэлэнгийн онцлогч байж магадгүй тухайн үе ер нь энэ өрхийн аж ахуй гэдгийг зохион байгуулъя гэж бид ингэ шийдсэн. Ягаад гэвэл тухайн үед бол том үйлдвэрийн аж ахуйн газар байгуулад хүмүүсийг ажилтаа болгочих аймгийн байтугай улсын нөөц чадамж байхгүй байлаа. Тийм бэлтгэл байхгүй байлаа, материалын бааз байхгүй байлаа. Тийм учраас хүмүүсийг одоо хамгийн гол нь ажилтаа орлоготой болох асуудал бол энэ өрхийн жижиг аж ахуйг бий болгоё. Энэ дээрээ түшиглээд одоо цаашдаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлье гэсэн ийм зорилгоор энэ асуудлыг босгод тавьсан. За энэ ажлынхаа хүрээнд бол одоо аймгийн зөвлөгөө хийсэн иргэдийн хурлаараа баталсан. За ингээд одоо хамгийн гол нь Сэлэнг аймгийн хэмжээнд бол газар тариалангийн бүс нутаг. Энэ утгаараа бол газар тариалан нэлийн түлхүү эрхлэх боломж байгаа. За энэ дагуу бол одоо хүмүүсийг ялангуяа төмс хүнсийн ногоо тариалах иргэдтэй зориулж бүх сумдуудаа жижиг трактор, агрегат авч өгсөн иргэдийнхээ одоо газрыг хагалж өгье. Бусад ажлын одоо зохицуулж өгье гэсэн ийм одоо дундын агрегат авч өгсөн. За тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдээ бол тариагаа хураахт нь тус дэмжлэг болохоор, тарихт нь тус дэмжлэг болохоор дундын аж ахуй, механикцсан аж ахуй байгуулсан. За энэ маань бол одоо нэг намар хүсвэл иргэдтэй нэг тариаг нь хураагаад өгчдөг, хавар газрыг хагалаад өгчдөг ийм хэмжээний томоохон аж ахуй байгуулсан. За энэ бол одоо манай иргэдийг ялангуяа хөдөөгийн иргэдийг өрхийн аж ахуй бий болгоход нэг ихэнх тусдын болсон ийм зүйл боллоо. Болж байлаа. За малчдын хувьд гэхэд бол сумдад сум дундад нь одоо сүү хөргөх төхөөрөмж гэдгийг байгуулж өгсөн.
иргэд маань одоо сүү сайлаа нэгдсэн журмаар зохион байгуулад энэ Дархан Улаанбаатарын сүүний үйлдвэрүүдэд хүргэж өгөх. За тэр утгаараа бол одоо энэ малынхаа ашиг шимийг бүрэн ашиглах, сүү цагаан эдээ бэлтгэх ийм ажлуудыг зохион байгуулж өгсөн. За дээр нь бол одоо аймгийн иргэдийн хурлаар батлаж зөгийн хөтөлбөр, жимсгийн хөтөлбөр, зойр хөтөлбөр зэрэг одоо хэд хэдэн хөтөлбөрүүд боловсруулж гаргаж өгсөн. За энэ хүрээндээ бол жимсгэн тариалах, зөгийн үржүүлэх энэ ажлууд нэлээд эрчимтэй болж одоо бол Ерөн Сэлэнг аймагт жимсгэн эрхэлдэггүй, зөгийн үржүүлдэггүй энэ хөдөөгийнхэн бол ер нь цөөхөн болсон байна. Энэ бол одоо манай аймгийн одоо их өргөн тархсан ийм одоо аж ахуйн үйл ажиллагаа болжээ. За бид өрхийн үйлдвэрлэлээ дэмжихийн тулд жил бүхэн аймагтаа зөвлөгөө хийдэг. Өрхийн аж ахуйн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байсан. За энэ бол одоо жилээс жилд өргөжж олон иргэд оролцдог болсон, оролцож байгаа бүтээгдэхүүний төрөл их болширсан, чанар өөрчлөлтүүд их гарсан. За энэ утгаар бол одоо өрхийн аж ахуй бол нэлээд их өргөн сар хүрээтэй явж байгаа нь харагдаж байлаа. За 8 оны орчин болов зөндөө Сэлэнг аймагт 7000 гаруй өрхийн аж ахуй эрхэлсэн иргэд байна гэсэн бүтгэл гарч байсан санагдаж байна. За энэ өрхийн аж ахуйн үйлдвэрлэл бол одоо манай Сэлэнг аймгийн бүх иргэдийг ажилтай, бас орлоготой амьдралаа дэвшлүүлэх юм боломж нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж ингэж боддог. За дээр нь одоо манай аймгийн хэмжээнд бол ер нь одоо улс орны хэмжээнд ч гэсэндээ цаашдаа яаж хөгжих вэ гэдэг асуудал бас бидний анхаарлын төвд босч ирсэн. Ер нь одоо цаашдаа ингэж яваад байх юм уу? Хэдийн төлөв бодлого байх хэрэгтэй юм шүү гэсэн ийм бодлогоор бид бас ярилцаж Сэлэнг аймгийн хөгжлийн хөтөлбөр гэдгийг бас боловсруулах гэж ингэж ажилласан. Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдээр хэлэлцэж байгаад аймгийн засаг даргаараа ахлуулсан ажлын комисс байгуулсан. За энэ комисс маань үндсэндээ бол одоо жил гарan ажилласандаа Улаанбаатар хот төв шинжлэх ухааны байгууллагуудад ажиллаж байсан Сэлэнг аймгийн нэртэй 20 гаруй эрдэмийн одоо чадвартай том улсуудаа хамраж оролцуулсан, олон удаагийн зөвлөгөө хийсэн. За энэний үр дүнд одоо Сэлэнг аймгийг 2020 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр гэдгийг боловсруулж гаргасан. За энэ бол одоо бас улс орны хэмжээнд анхудаа аймаг орон нутгийг ирээдүгөө харсан юм томоохон хөтөлбөр усан гэж ингэж боддог. За энэ хүрээнд ч гэсэн одоо Сэлэнг аймаг маань энэ хөтөлбөрийнхээ хүрээнд, энэ бодлогынхаа хүрээнд үйл ажиллагаа чиглүүлж өнөөдрийн одоо хөгжлийн эдийн засгийн мэндэрч чадахыг бий болгож байна гэж ингэж бас бодож ойлгож явдаг да. За нөгөө талаар иргэдийн хурал бол одоо өөрийгөө бэхжүүлэх шаардлагатай. Ер нь одоо манай ардчлалын зарчим гэдэг бол одоо манай хүмүүс яриад байгаа та нар ардчлалын буйнд үг хэлэх хэрэгтэй болсон. Энэ бол ардчлалын гол амжилт ололт гэж ингэж ярьдаг. Энэ бас тийм биш юм аа. Үндсэндээ бол ардчлалын гол ололт амжилт бол иргэд төрийн удирдах ажилд хэрхэн оролцож байгаа вэ гэдэг асуудал. Энэ бол ардчлалын одоо ололтоо гэж ингэж ойлгох хэрэгтэй. За тэр утгаараа одоо манай энэ нөхцөлд манай хэрэгжиж байгаа зүйл бол иргэдийн хурал, нутгийн өөрийн удирдах ёсны байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, цаашдын хөгжлийн асуудал бол ардчлалын ололт амжилтын баталгаа олно гэж ингэж ойлгож байна. За энэ ч утгаараа бол одоо орон нутгийн иргэдийн хурлын байгууллагуудыг, нутгийн өөрийн удирдах ёсны байгууллагуудыг бэхжүүлэх, дадлагжуулах, сургах асуудал бол манай иргэдийн хурлын ажлын хүрээнд бол шаардлагатай бол тавигдсан. За энэ чиглэлээрээ бол одоо бид бас нэлээд ажил зохион байгуулж байсан. Тухайлах юм бол одоо бүх сумдад аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид, сумын иргэдийн төлөөлөгчтэй хамтарсан үзлэг шалгалтууд зохион байгуулж байлаа. Аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн үзлэгийг одоо сум орон нутагт зохион байгуулж, иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хурлыг сум орон нутагт хуралдуулж,
За Сүмгэр нутгийн одоо шаардлагатай ажил үргийг одоо тодтогж өгөх, туслах, дэмжих, зөвлөх ийм ажлуудыг хөргөн хийдэг байлаа. За мөн үүний зэрэгцээгээр сумдын иргэдийн хурлын ажилтнуудыг сургах, дадлагжуулах чиглэлээр бас нэлээд ажилласан. За бид одоо жил бүхэн сумдын иргэдийн хурлын нарийн бичгийн дарга нарын сургалтыг аймагтаа зохион байгуулж төвөөс одоо мэргэжлийн хүмүүсийг авчир сургалт явуулдаг. За энэ маань 2-3 хоног одоо явагддаг ийм ажил байлаа. Тухайлх юм бол одоо нэг өдөр нь дан сургалтууд явагддаг. За дараагийн өдөр нь бол сумдынхаа иргэдийн хурлуудын ажлын туршлагыг оронд нь яриулдаг. За ингээд эцэст нь зөвлөгөө хийгээд санал бодлын сонсоод цаашдынхаа ажил зорилгонд тусгаад ингээд явдаг байсан. За энэ хүн бол одоо манай иргэдийн хурлын чадамж чадварыг сайжруулсан. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн маань дадлаг туршлагыг аривжуулсан ийм одоо арга хэмжээ болж байсан. Тухайлх юм бол одоо манай хурлууд биенийхээ ажлын туршлагаар ажилласан, ажлын шинэ арга барил ирж хайсан ийм ажлын ололт амжилтуудыг дараагийн одоо зөвлөгөө хурлууд дээр одоо нэлээд өргөн хүрээтэй чадамжтай яригдж байсан бол одоо манай энэ ажлын үр дүн гэж ингэж ойлгодог. За энэ ч гэсэн одоо цаашдаа үргэлжлээд одоо ингэж явж байгаа нь бол одоо сайн хэрэгэ гэж ингэж бодож байна. За сумын ер нь орон нутгийн өөрөө удирдлагын байгууллагыг бэхжүүлэх явдал бол иргэдээс одоо төрийн удирдах хэрэгт оролцож байгаа одоо хамгийн одоо төгөлдөр хэлбэрээ гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас энэ нутгийн удирдлагын байгууллагыг цаашид бэхжүүлэх, ажил үүргийг одоо их тодорхой болгож өгөх, өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх юм шаардлагатай гэж ингэж бодож явдаг.